Эдийн засгийн хямрал дэлхийн олон орныг нөмрөөд байгаа. Дэлхийн банкны гаргасан судалгаагаар энэ хямрал манай улсаас хол байна гэж байгаа боловч халамжийн бодлогыг барьсан улс хямралд хамгийн хурдан өртөж бас түүнээс гарахад их хугацаа зарцуулах болтгоо. Гэвч улс төрчид улсын төсөв яригдж байгаа энэ өдрүүдэд бас л халамжин чиглэсэн хөтөлбөрүүд ярьж байгаа нь хол гэж яригдаад байгаа эдийн засгийн хямралыг манай улсад ойр болгох гол шалтгаан болж байна. Европын холбоонд одоо улс орнуудынх нь хүмүүсийнх нь орлого буураад тэгээд ажилгүйчүүд болшоод эхлэх юм бол нөгөө хятадын бараач нь авах нь цөөрнө гэсэн. Тэгээ хятадын үйлдвэрлэл хомигдоод ирэхлээр зэрэг хятад улс манайхаас авдаг түүхий идэл багасгаж байна гэсэн. Тэгээд одоо бид нар яг тийм юмтай тулчаад байгаа байхгүй. Тийм юмтай тулчаад ирэхлээр зэрэг манай төсвийн орлого бүрдэж чаддгүй. Төсвийн орлогоо бүрдүүлж чадахгүй болохоор зэрэг засгийн газрын бонд гаргана гэдэг тийм. За яг энэ бол ингээд зарж байгаа юм халамжид явахгүй гэдэг утгаар үл зөв. Тэгэхдээ манайхан төсвөө ярьж ирсэн нь гинт улсын хурлын гишүүд маань дардамтай хайраа зарлал энэ халамжийг нэмээ тэр хүн ч хөөрхи энэ минь ч хөөрхи гэдэг ингээд нэмээд авах юм бол хямралаас бид нар салахгүй. Тэгэхээр зэрэг энэ дээр л манай энэ одоо улс төрийн шийдвэр гаргадаг хүмүүс их ухаалаг одоо улс орноо бодох ёстой. Өөрийнхөө нэр төрийг л бодоод тань яг нэг үг төсөв ярилцж байгаа үед. Тэгэхээр ийм байж болохгүй. Ер нь бол аль дээр үеэс л хэлээд байгаа шүү дээ. Ер нь дахиад иймэрхүү одоо хил бэлтгэлтэй эрийн шгүү тийм учраас улс орн бол бэлэн байх ёстой гэх юм. Дэлхийн эдийн засгийн хямралын эхний давлгаа манай улсад нөлөөлөхгүйг эдийн засагчид болон судлаачид хэлж байгаа. Гэхдээ нэгэнт эхэлсэн давлгаа удаан хугацаагаар үргэлжилж багаар улс орнуудыг нөмөрж байгаа болохоор дараагийн эдийн засгийн хямралын давлгаанд өртөхгүй тулд халамжийн бодлогоо халах хэрэгтэйг эдийн засагчид хэлж байна.